Монголчууд Америкт. Намайг Сономын оюун гэрэл гэдэг. Би одоо 1960 онд Баянгар аймагт төрсөн. Миний эцгийг Соном, ээжигээ Хүүхнээ гэдэг. Манай ээж аваа хоёр бол 9 сайхан хүүхэд төрүүлж өсгсөн. Тийм өнөр бүл гэрт төрсөн. Айлын хэд хүүхэд? Айлын 5 дахь хүүхэд нь. Бас эрэгтэл тал байсан байна. Ер нь айлын ганц хүүхдөө ирэх үү гэж асуудаг шүү дээ. Хүмүүс ер нь бол ирэх царайтай гэдэг. Тийм шээ. Айгүйх ирэх биш. Тэгээд хүүхэд бага наснда эцэг хангаар дээр хөсч хүмүүжээд тэгээд 3 настайгаас цэцэрлэгт орж хүмүүжээд тэгээд сургуульд орсон. Сургуульд явж хугацаанд одоо Баянгар аймгийн Эрдэнэ цогц сумын 8 жилийн сургуульд сурч илаа. Ангидаа сурлага хүмүүжлэрээ нэлээд сайн хөгд явж байлаа. Ангийн ариун цэрийн дарга хийдэг байсан. Багасаа тэгээд асалгаан дарга хийдэг байсан. Тэгээ хүүхдүүдийг бол одоо ерөөсөн ангийн ариун цэрийн дарга одоо ариун цэрээ үзээрэй гэж багш тэгэн дээр үе чинь тэгдэг байлаа шүү дээ юм гэж. Тэгэл хүүхдүүдийг орж ирэл заа бүгдээ гараа ингээд байжээ гэл гарын ингээд хомсон шалгана. Тэр үед чинь ингээд 42 хүүхд төгсөжсэн байна ингээд. Тэгээд 2 ангийн 80 хэдэн хүүхд сурч төгсөжсэн 82 3 хүүхд. Тэгээд сургалтаар нь ингээд чагсаадаг байхгүй юу. Тэгээд эхний хүүхдүүдийг дандаа техникум явуулдаг байсан. Тэгээд яг 6хан техникум хувиар ирсэн манай сумд. Тэгээд бид тэр хоёулаа нэг техникум хувиаранд орсон. Тэгээд манай аавыг дуудаад сургуулийн захирал нь тэгээд санамгаа танаа хоёр хүүхд одоо ингээд улаан шуманд хоёулаа орчлоо. Тэгэхээр зэрэг нэг нь техникум нэг л хувиар өгнө. Нэг хүүхдээ чинь 10 дугаар ангид нь явал 10 жилийн сургуульд нь явуулна гэж тэгсэн чинь аав хөөе тэр нийтээ бол биш тогоочийн анги байвал манай нэг охин том нь айгуу сайн хоол идэгэн тэр тогоочийн анги манг байвал тогоочийн ангид нөгөөрэй гэдгээд аав тэгсэн илээ тэгсэн чинь сургуулийн захирал нийтээ олны анги нэг орж ирсэн ба за Сономго танаа охин тэгвэл нийтээ олны ангиг өглөө гэд тэгээд гаргасан гэсэн тэгсэн чинь бид нэр ингээд дуудсан. Тэгэл аавыг аав минь ороод миний хувирыг аваад өгчөж байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр ингээд орсон чинь ингээд хувир дуудсан чинь нийтээ олно ингээд оюун гэрэл ингээд одоосон. Би гэртээ ирчээл уйлаад аавд уйлаад би энэ олон жил сур тоогооч болоод тахтаа яад би тоогооч болохгүй муухай гэж уйлж ирсэн. 12 жил яагаад ирэх вэ? Хөөх сонин гэдэг энэ Америкт ирсэн түүхэн ярих юм л анх эхлээл энэ Америкт нэг манай нэг найз эмэгтэй байсан. Манай банкнд харьцдаг. Тэгээд бидний хоорондоо бас найзууд болсон. Тэгээд тэрний мандуу нэг эмэгтэй энэ Америкт грин карт аваад нэлийн дээр ирсэн байсан. Тэгээд тэр амралтаараа нэг Монголд очиод бид нэр танилцсан. Тэгээд тэр эмэгтэй намайг "Оюуныг чи та Америк үзээс би таныг Америк үзүүлмээр байна" гэтгсэн байхгүй юу. Тэгэхээр тэргүй би Америк үзэхгүй манай хамгийн багадаа Австри Венд амьдардаг. Тэгээд их чинь одоо дүүгөө төрсөн дүүгөө ураад байхад очихгүй л явахгүй л байгаа шүү дээ. Их чинь одоо явахгүй хүүхэд маань одоо 10 жилийн төгсөн ганц хүүтэй. Тэгээ сургууль зүйлээ төгсөн ээж маань өндөр настай хүн байдаг. Хойнууд нь хараагүй болсон. Тэгэхээр зэрэг би бол ийшээс явж чадахгүй гэлтгсэн чинь тэр дараа жил нэрснээ надад урилга аваад ирсэн. Тэгэхээр зэрэг би өнөө урилгыг авчаад цэпэндээ хийчихэл тэгэл нэг их би ер нь Америк явъя, визэн доръё, энэ Америк руу нэг аялчих энэ дээрээ амьдраад энэ надад төсөөл тийм бодлого юу бодож байгааг. Эйгүү сонь тэгэл тэгсэн нөгөө чинь 5 сар гаруй болцсныхаа дараа ахаа Монгол руу очсон байхгүй тэр эмэгтэй. Тэгээд очичоод оюунагч дүү нэг жоохон ингээд би хавдад идэх юм аа тэгээд нэг юм чимчд үзүүлмээр байна. Танд ингээд танд юм нэг сайн юм чимч байна уу гэдгсэн эмгэгтэйчд юм ч байна гэсэн. Бүлтэн эмчтэр бас найзууд л та. Олон жил найзлаад мундаг штэ бүлтэн чи. Тэгээд тухайн үед чи нөгөө бүлтэн эмчтэр үзүүлэхэд хүмүүс ч айгүйх юм оошролдог байлаа. Оошрдгоор болдог. Тэгээд энэ охиныг би орж үзүүлсэн. Тэгээд бүлтэн за би их чинь бүлтэнд ороод үзүүлээд үгүй чи зөвлөгөө аав гэдэг. Тэгээ Америк эмчнэрт үзүүлээд байхаар нэг юм байна гэдэг хань тэгээд мэдхгүй тэгээд би бүлтэнд үзүүлж өгөө бүлтэн эмч шууд хаалгаа хийгээд тэгээд энэ охин би нэрүүл сурвалуулаад хөө төрүүлсэн. Тийм учиртай тэгээд бас нэг сайн санааны үзүр өөх тос гэгчээр
Тэгээ энэ охин намайг ураад тэгээд би энд Америкт анхудаа. Гэхдээ би ер нь виз амар очртой хүмүүс амар энд их ингэж ирж мэдгийг хотодоос иртэл мэддэггүй байсан. Ганцаар ирж байгаа болохоор айгаад одоо яана одоо хэл ус мэдхгүй гэл. Тэгээ ирлээ. Ирээд энэ гаал дээр чистэн хэл мэдхгүй. Юу ярихаа мэдхгүй. Тэгээд нөгөө намайг тосоогүй нөгөө охин. Тэр үед яг нөгөө би нүдэд имлэг твцсэн. Тэгээ намайг тосч чадаагүй. Монголчууд Америкт. Тэгээ 2 хоноод би ажилд орчихсон. Тэгээ энтэг эзэнтэй дахиад загас шаарддаг газар хоолны газар очсон. Гэсэн чинь яг Монголоос ирсэн дээр би ч ингээ хүмүүс руугаа бодсон нөгөө банкнд ажиллаж ирсэн болохоор тэгээ нэг Монголоос ирж байгаа болохоор тэгэл тэр хүн харахаар нөгөө Америк улс чи тийм биш та манайхан ч нэг амар л ганган юм ирж байгаа ч тэгсэн чинь нөгөө энтэг эзэн нэгсгсэн. Өөх таны найз чинь ажил хийж чадах юм уу? Тэгээ би 3 хоног ер нь л өглөө ирчихвэл дандаа цэвэрлэгээ хийгээдсэн. Бүх юм цэвэрлээл тэгэл дахианы сам суулган хэвээр бүгдийг цэвэрлээл. Надаа ингээд $183 чек өчөд гэсэн байхгүй юу? Хэд хоногийн дараа. Тэгэхээр зэрэг бүр гайхаад хүн андарсан байлгүй дээ. Тэгээ нөгөө найзтай тэгэл хүйн дадлага хийгээр нөгөө 3 хоног дадлага хийн мөнгө өгөхгүй гэсэн чинь надаа ингээд чек өчсөн. Энэ нэг ажилчтайхан цалин мэлэг андуурсан байж магадгүй. Чи эзэнд хэлээрэй гэл. Тэгэлээ. Тэгсэн чи өгөөчгүй энийг алисэн чамайг өстө хөлсөөн туслуулан үнэн сэтгэлээсээ манайс амар хов бохрыг цэвэрлж өгсөн гэд тэгээд энэ хүүхдэд би энэ эмэгтэйд юу өгөх хэвээр цалин өгөх хэвээр ингээд 3 өдрийн цалин ингээд бүтэнээр нь бодож өгөх хэвээр тэгээд надаа чамд ингээд цалин өгсөн байна. Тэгээ юу $183 шин тухайн үед миний бүтэн сарын цалин дээр бүр дахиад хагас сарын цалин баа. Тэгэл хүн чинь амар урамшаал. Тэгэл би надаа ингэсэн байхгүй юу? 7 хоногийн 2 өдөр л ажиллана гэсэн байхгүй. Тэгсэн чинь би бас даварцсан. 7 хоногийн 5 өдөр ажиллая гэдэг. Тэгсэн чинь нөгөө захирал нь чи ийм ажил өмнө хийж байгаагүй учраас чи энэ ажил даатгах хэвээр. Чи өнөөдөр ингээ 3 хоног амар сайн ажилласан. Одоо чи жоохон ирлээ амрах хэвээр. Тэгээд жоохон чамд би 2 хоног өгнө. 7 хоногийн дараа 3 хоног өгнө. 2-7 хоногийн дараа 4 хоногийн ажил өгнө. 3-7 хоногийн дараа ч юм 5 өдрийн ажил өгнө. 100 болчихж байгаа байхгүй. Тэгэл ажиллал. Тэгэл нэг 6 сар ажиллачаал би ажиллахаа болиё гэлтгсэн чинь манай захирал цалингийн чинь нэмээ честана манайд ажиллаж честа мундагцсан ажилтан байна. Сэтгэлээсээ юм хийж чинь би өстө баярлж байна. Би чамд ингээд цалингийн чинь нэмээ гээд 270 нэмээд. Тэгээ 3 сар ажиллаад би өстө амар халуун амар хэцүү байгаа байхгүй. Тэгээ үдсэн чинь нэг буудаг хүн орж ирээд ажил дээр бид нэг ингээ бүгдөө ажил хийгээд тэгээд манай тэр нэг цех нэг доошгоо ингээд нэг тостой юм орсоор гад нэг бөөлөрцөөсөн бохирно. Тэрийг хүмүүс ирж ингээд янзлж ирсэн. Тэгээ манай эзэн байсан менежерээс ингээ бүгдөө ээжсэн чинь харлын хаалган урталт нь ингээд баг 20-од хүн дахиах гоочрлцсан байсан чинь нэг ийм буу арцсан баг хүмүүс яста тэрийг л нөгөө канон дээрээс ордог гэсэн юм амь дээр наарсан. Гинтөө Ороод ирсэн. Тэгээс орилол ороод ирсэн. Юу гэж орилж байгааг мэдэхгүй. Тэгэл орилоор ирсэн чинь бүх хүмүүс ингээд толгой дээр гараа барил ингээл хэвээр доош ингээд шалгуу тонгоол ингээл би ингээд дахиад шарж исэн байхгүй. Яг ингээл 5 дахь 4 5 тогоо. Ингээл 5 дахь тогоон дээр ирээл дахиад шараал. Биш ээ яг 4 дахь тогоон дээр ирээл дахиад шараал. 5 дахь тогоон дээр ирээл дуусах эхний тогооны дахиад 10 минут л дуурдаг байхгүй. Тэгс чи яг 4 хөтөр ирээл ингээл 5 дахь хэлээжсэн чинь тийм болсон ч л хүү болгоо гэсэн. Би ингээд доошоо харсан чинь нээл ингээд тостой уус. Би яаж доошоо суух юм бэ? Тэг мэдэхгүй юм чи. Тухайн үед одоо ийм хуурж ирэл ингээд сууг. Гэвтэг столгүй би гэвтэг. Тийм мэдээл байхгүй юм чи. Тэгсэн чинь би яаж энэ тосон дээр яана одоо тос хувцас тос олчихно гэд. Ингэсэн чинь ингээд бага хүмүүс гэвтцэн. Газраар. Тэгсэн чинь манай эзэн тэндээс ингээд дохиод байгаа юм. Тэгсэн чинь л өстө нөгөөдсөн бууга барьцсан нэрэ. Битгүй нэг англиар юм хэлээ л ингэсэн. Тэгсэн чинь тухайн үед ингэсэн өндөө жирэлстэй бүгд чи чуршишүү гэдэг амар том буу бариад орцсон. Тэгсэн чинь нөгөө кассан дээр очсон. Нэг касна өхөө ингээл наача гүүгэл ингээл доош тонгоогоол хэвцсэн чинь би ингээл хараалгаж бүх хүмүүс ингээл хараад байгаа байхгүй юу би. Бүр ирээд тэ одоо хаж байгаа би чаа. Тэгээ дараагаас өгтлээ загнаас мэдэхгүй юм чинь. Хэл мэдэхгүй. Тийм асуудал мэдэхгүй. Тэгээ одоо доошо хэвтгэхээр ингээд доор тос байгаад идэг.
Тэгсэн чи тэр охиныг ингээ касны охин дэр ингээ нөгөө шууд ингээ шууд касн дээр очивол. Касны охин яг энэ рүү ингээ бууга тулгацсан. Нөгөө охин чинь энтгэх охин байсан юм. Тэгсэн чинь ингээ хөөх юмд ингээ нүдэ бодсон ингээ бодг нь ингээ урсал мэлмрэл. Тэгсэн чинь ингээ чи бол гараад байт. би ингээ хараал зөксөд байгаа. Нөгөө тэг чи нэг хүртэл ингээ хаал гарч ирсэн ингээ хараад. Амар тэнэг. Одоо очихс амар тэнэг. Тэгсэн чинь хаз болоход тэгээд шүшүүлгээгүй. Тэгсэн чинь тэр охиныг ингээ каса онгойлгох гэж байгаа байхгүй. Тэр охин каса онгойлгосон. Тэгэл парк гэл каса онгойлгосон. Тэгсэн чинь манай менежер нэг хараа өмсдгсэн чинь чүлээ. Ингээл. Тэгэнгүүт тэр парк гэл каса онгойлгож харсан л да би. Тэгсэн мөрчлөө тэр хүндээгүр нь хараагаад тэр булан руу очиж би хэвтсэн. Сэмэрх ингээ хараагаад тэр буланд очиж хэвтсэн. Толгойгоо дараад тэгсэн чинь нөгөө машин дуурсан. Нөгөө юуны дуурсан. Тохиол дуурсан. Нөгөө анхны тогооны сэрүүлэг дуурж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хүн чинь нөгөө мөнгө төгрөгөө аваагүй. Гот усрээл би бас ингээд хараад байгаа байхгүй юу? Хараагаад том хараагаар хойшоо гашаад аваад алгуулж гисэн. Хойдлоо хаалга онгорхоо байгаа байхгүй юу? Тэгээ явцсан. Тэгсэн чинь ингээд л гараад ирс. Тэгэл бүгдээр ингээд гараал ийшээ давчлаа гэл ингээд. Тэгсэн чинь бүх хүмүүс гадаа үүдэн дээрээс 20 хэдэн машин 20 хүн гоочрлц бүгд байхгүй алгалцсан. Тэгсэн чинь нөгөө касны охиос уйлал чичрээл. Тэгсэн чинь нөгөө хүмүүс ч гэсэн намайг загнаал хүн болгон намайг загнаал. Би загнаад байгааг нь мэдээд байгаа мөртлөө юу гэдэг байгааг нь мэдэхгүй. Тэгсэн чинь нөгөө Монгол охин кас хийдэгсэн байхгүй. Монгол охинтой амжилт гэсэн тэрээс ойныг чи та ингэж болохгүй яг ийм тохиолдол гарах юм та тэгэл шууд доош бохор байсан. Энд чи бохор байсан шүү дээ. Халуун газар ч тэр дийлдэхгүй лээ. Өглөө босохоор л ингээд гар хөл ингэж тэнэхгүй болж ингэж хавдаж босч ирээд. Тэгээд ерөөсө би одоо манай нөхөр юунд ирсэн Лос Анжелес ирсэн гэд худлаа хэлээд нөгөө итгэцэндээ Лос Анжелес ирсэн намайг одоо Лос Анжелес хүрээд ирсэн би Монголоор буцах гэж байгаа гэд. Тэгээ нэг жил 1 сар ажиллаад тэг гарсан. Тэгээ тэндээс гараад тэнд ажиллаж байх хоорондоо оройн цагаар Америк ресторантс ажиллаж байсан. Тэгээд тэр тэндээс гараад Монгол хоолн дээр очсон байхгүй. Энэ Окленд Монгол хоол ажиллаж байсан. Тэгсэн нэг залуу байна Монгол залуу. Сайн байна уу гэдэг хэлсэн. Сайн байна уу. Танад дишвашер ажил байгаа юм байна. Би танад ажилд оръё. Би ажил хайж явна гэлтгсэн чинь. Та чадах юм уу гэлдэг чинь. Чадна гэлдэг л тэгсэн чинь. Их чинь одоо яг нэг хоолны газар болохоор чинь тэгэл мэрэгжлийн юм хөдлөө нийт хоолыг төгссөн гэсэн. Таны Монголд ямар сургууль төгсөж байгаа маа. Гэлэгж чинь та дишвашер хийж чадах юм уу гэж байна. Чаднаа л гэлээ. Тэгээ маргааш өглөөд үл ирээд та дишвашер хийгэрэй л гэлээ. Заал. Тэгэл маргааш өглөө нь очивол дишвашер хийгээл гэхээр угаас тэнд чи ажиллаж ирсэн чи тэр машин чинь ажиллаж сурцсан юм чи. Ямар ч ингэ дандаа дишвашер машинууд ажилладаг юм чи. Тэгэл тэр мөрийг ингээл ажиллуулаад ингээл ая таваа уучлалсан чи. Яг энэ Монгол хоол чинь салаад нь гэлтгсэн чи нийс салаад нь гэлтгсэн чи нэг сонин ингээл хараалсан чинь. Миний дэг чинь нийс салаад хийгээд хөөсөн. Та дишвашер л хий. Тэгэхээр заал гэсэн. Тэгсэн чинь миний энэ мантууг ийм үйлчлэгэнд яг өөрснөө идүүл яг ингээд жоохон мантууг л яг тийм хялтиас болно. Энэ олон нийтийн үйлчлэгэнд бол жоохон үзэмжтийн дээр энэ мантуу чи арай биш ээ. Их чинь мантуу хийгээд хөглөд гэсэн чи. Та одоо ямар хайш юм бэ? Шуурширгаал ажлыг хийгээд. Тэгэж хэлжсэн аахгүй. Тэгэхээр зэрэг зөрөөд үгүй их чинь нэг нийслэл салаад хийгээд үгүй зөө яах вэ? Би аяг тавгаа угаацсан шүү дээ их чинь. Тэгээ нэг мантуу хийгээд үгүй гэл тэглээ. Тэгсэн чинь чи гурлаа солио ийшээ тэр солонгос энэ годамж нэг солонгос л өрөөд чи нэг 2 ут гурлаа аваад их чинь мантуу хийгээд гэл. Тэгсэн чинь нөгөө гараал явцсан. Тэгсэн чинь 2 ут гурлаа аваад. Тэгээ би мантуугийн зурал мантууг бэлтжээл төмсийн нарилгаал ногоо нарилгаал нийс салаад хийж өгөл мантуу хийчихсэн чил. Нөтгчсэн нэг хүс таны салаад ямар гоё амттай юм бэ? Нэр энэ мантууч өстө ямар гоё хөөс юм бэ өстө. Та маргааш нэсгэл манай тоочор ажиллаг. Тэгээ би маргааш нэсгэл тоочор ажилласан. Солонгос хоолнд нэг хэдэн сар ажиллаад тэгээд Япон ресторанд ажиллаад Япон ресторан дээр нэг Walnut Creek руу тэгээд тэнд ажиллаж байгаа. Тэгээд нөхөртөө ажилласан.
Яг нөхөртөө яаж хэлсэн. Тэгэл анх нөхөртөөгөө нэг Монгол эмэгтэй танилцуулсан. Чиний утсыг тэр хүнд өгсөн шүү гэл хаалгаар гараа явсан. Тэгэхээр би чи хүний зөвшөөрлгүй хүний утас өгöd тахтай яад ингээд ойрлол тэгэл хоцорсон. Тэгэл хэлсэн. Тэгэл нөгөө юмаа чин гараал явцсан. Тэгээ одоо нөгөө нэрийн хуудсын ямар тэгэл шалан дээр хэвтүүлээд айлтай нэрсгэл уучаал аваад карамелчлаа. Хараачгүй тэр номер нэр мэрийг мэдэхгүй ч хэл мэдэхгүй ч тийш гэл тэгэл аваа карамелцсэн. Маргааш нь ажил дээр ирчихэл гэжсэн чинь утас дуурлаа миний утас. Ингээл авсан чинь нэг сонио би чи найзад утас мэдээж дандаа 510 та утасаас л ярьж байгаа юм чи манайхан ч гэсэн чи 408 гэсэн утас байгаа. Уртл нь тэг ингэсэн чинь нөгөө карманаас нөгөө нэрийн утас гаргасан чи яг адилхан номер байна. Тэгэхээр уцаагаа л унтраачсан номер утас. Тэгэл зөндө утасаа манай хүн чинь өдөр алган ингээл байц гэж байгаа заримдаа 2 утас нь би ерөөс уцаа авдаггүй. Нэг хил усан нь жоохон ингээл бас хүнтэй яриад авилсан чихмэх онгоод гайгүй болчих юм билүү гэж тал тэгэл яхаа нэг уулзъя гэлтгсэн бахар нэг анхудаа би тэр нэг Волонт гэргийн кофе шопнд уулзсан байхгүй. Тэгсэн л уулзсан. Тэгэхээр манайд нэг шишмэн хийдэг нэг залуусан мэндээгээ. Тэгээ минь намайг амар их өнөг чи зүгээр штэ энэ айтайхан хүн байна нүдэнд дулаахан сайхан хүн байна гэж дараа нь айгүй хатгсан нам гэдгээс балаараа байгаа та нар юу яриад байгаа би ямар амар хүнтэй сууч марагдаад байна уу гэж загнад гэсэн. Тэгээ анх удаа би нөхөртөө ингээд кофены газар харсан биний харсан. За тэгээд ресторанд ажиллаж байгаад өөрийн бизнес эхлэе гэж бодож эхэлсэн. За тэр тухай. Тийм ресторанд ажиллаад ресторан 11-ээс тардаг байхгүй юу орой. Ресторан 11 цагаас тарна. Цэрлэг мэрлэгээл баг 12-оос тарна. Тэгээ нөгөө манай энэ монголчууд хөрх юмд пицца деливер хийн. 11-ээс ажилласаа тараал өдөржингөө ажилласаа нэг тараал орой яг нөгөө хоол идэх цаг нь болохоор зэрэг 11 12 болж байгаа юм. Тэгээ нөгөө монгол хоол чи хаачна. Тэгээд би чинь тэр яг Хелкаст амьддаг тэр хавьд тэгээд цаашаа энэ Харисоны байранд чинь монголчууд их амьддаг гэсэн. Тэгээд оюунагч та гэрээрээ юу хийгээч? Бууз цоён мөн хийгээч. Бид нэр одоо өлсөд штий. Орой очиод хоол идмээр байна гэдэг. Тэгэл тэгсэр агаал 2005 онд анхын боог хийж эхэлсэн. Хэвэн боог. Тэгэл ерөөсө ботсон. За би ер нь монголчуудаа хэрэгцээтэй юм байна надаас хүний газар явж дандаа залуучууд би ч ганц хөлтэй болохоор өрөвдөөл нү гэдэг яана одоо яванд энэ эцэст ходоодгүй л болох юм байна л гэж боддог гэсэн. Тэгэл эртхэн шиг л нэг хоолонд бэлэн хийгээл ингээд бас өгчийгэл тэгэл заримдаа сунж монгол хоолн дээрээ заримдаа сунж ажиллаад захиалгыг аваад хийгээл заримдаа болохоор зэрэг гэрээрээ хийж өгөөл тэгэл тэгсэр ал бизнесээ гэсэн бодол төрсөн. За Америк нөхөртэй болж тийм одоо бол энэ хүн чиний яг өнөөдөр энэ хийж байгаа бүх юмыг дэмжиж туслаад явж хэрэг хүн гэхгүй дээ. Энэ анх би чинь нөгөө битээр дөрөвт өдөр би амардаг байсан манай хүн намайг нэг амралтайгаа өдөр надтай ингээд уулзаач гээл ингээд хоёул юм хүм үзье энэ төр гээл плед мэлээд авчие гээл тэгдэг байхгүй юу. Тэгээ би завгүй би уучлаарай би завгүй л гэдэг байхгүй юу. Тэгээд гайхал идэгсэн баг. Тэгэл эрэхт нь би гэртээ нэг тэгээ би ерөөсө гэртээ авчирдаг байсан. Амьдрах юм уу, гүйч юм уу. Тэгээ ер нь одоо би чинь нөгөө ингээд нэг апартментэнд амьдарч байгаа. Тэгээд Монгол хоолч амар ажиллагаатай. Тэгэл би чинь нэг л үүнээр та нартай. Тэгээ энэ Америкууд чинь гэртээ хоолунд хийж иддэг. Үүнээр та нарт амар дургу мургу гэж зөндөл сонссон болохоор одоо дургу цөхөөлгүй гэл нэгдүгээр хоёрдугаарт гүйц би өөрийнхөө юмыг л хий одоо энэ хүнийг би заавал яагаад энэ хүнийг тийм хүн ирчүүл би өөр чадахгүй шүү дээ юм хийж сандраал твдэл айгуул тэгж удаад би өстэй ажилдаа байна л гэдгсэн. Монгол хоол хийж эхлэв анх эхлэл хэрэгтэн гурилтай шилжиж гэсэн. Тэгэл манай монгол хоол ингээ сонирхож идэггүй гэлсэн. Тэгээд монгол хоол хийж гэл дараа нэг хэрэгтэн бууз хийж гэл дараа нэг хэрэгтэн хойшир хийж гэл. Тэгээд дандаа монгол хоолоор дайлдаг гэсэн. Энэ дөрөв дотор болго ирдэгсэн. Тэгээд одоо яана бага хоолны захиал авсан. Өнөр та нар орсон бага хоол хийсэн суужсэн чи хөрөөд ирсэн. Маргааш хоол хийнэ гэдэг баг материалс авсан бэлдсэйсэн чи хөрөөд ирсэн байхгүй. Би тэгээд хэллээ. Би маргааш энэ хоолыг хийгээд тгий шиг авч өстэйгаа чи надад тусалж чадахгүй гэдгсэн байхгүй. Би ингээд сохрын тэмцэн дээр ингээд Америктайгаа монголчууд ирээд би ингээд хототоос ирээд ингээд чи надад тусалж чадахгүй чадна гэд.
Тэгээ би маргааш хүрээдрээс амар дуртай байгаа чи. Тэгснээ ингэж байгаа. Тэгвэл одоо хоёлаа чи ингээ хоолоо халуун аваачих хэрэгтэй учраас одоо хоёлаа цаг яваад тэр газараа хэдэн минут хэдэн цаг явах нь вэ? Судлаад өнөөдөр явчих тэр одоо. Тэгээ маргааш хэдэн цагаас юмаа бэлдээд яваад очиод боломжийн байна уу? Хоёул тэргээ тооцоолох хэрэгтэй гэдэг. Тэгээ би тэр тэмцээнд дэр очиж анх одоо үйлчиж хөрөөж өгж анх уулзаад тэгээд тэр монголчууд надад яаж талархаж, яаж амар миний хоолыг идэж, амтаргаж идэж, яаж талархаж байгааг харсан байхгүй юу? Тэгчээд надаа энэ ингэжсэн. Би чамаар амар барахж байна гэдгсэн байхгүй юу? Яа, юунд барахж байгаа, яад барахж байгаа гэдгсэн. Яад гэж асуусан чинь чиний ингээл хийсэн хоолыг чинь бүх хүмүүс ингээл амар гоё ингээл та амтрахал идэл бүх хүмүүс юм хаппи тэгэл бүх хүмүүс ч юм айгуу гоё nice санд nice ингээд гоё энергитэй байгаад би амар баярлж байна гэл. Тэгээ анх удаа тэгж нөгөө цагрын тэмцэн дээр хоол 2-3 группийн хоол авчиж бид чи 2 өдөр 3 өдөр тэгж үлдчихсэн. Би нөхөртөө тэгж хэлсэн. Би монгол хүн. Манай Монгол бол тусгаар тогтсон суулс үндэстэн. Би бол Монголынхоо ёс заншил уламжлалыг хязгаарч хайж чадахгүй. Би монгол хүн монголоороо байна. Чи Америк хүн юм чи Америкаараа байна. Би монгол бол монголоороо байна. Монгол гэсэн үндэстэн ёс заншилтай, уламжлалтай. Би энийг бол одоо үе үед ингэж авч явах хэрэгтэй. Энэ мартагдах ёсгүй юм учраас би үндэснийхээ энэ бүтээгдэхүүнийг монгол хүмүүстэй монголоороо байна. Тэгээ нөгөө эдийн жингдэж штэ гаднаас ингээ хүн орж ирж энэ баг хүн ирэхгүй штэ. Бүр сайн жочнол нэг копи бор дайлна, хоолнд өрнө. Тэсэл барагтай бол байхгүй. Уусал юу н тэр юм чи. Би болохоор чин зэрэг монгол хүн ирвэл гэл гэртээ уурал хоолоо хийж бол цагаа. Тэгээ би нүхтэй л би бол монгол хүн ирвэл ингээ цагаан чанж хүн хоолоо хийж өгнө. Тэ будаагаараа дайлна, юу байна бүгднийг дайлна. Манай ёс заншил манай ээж аваас уламжлагдаж өгдөөсөн уламжлагж ирсэн төгс соёл инэ. Тэгээд би энэс хазаж болохгүй. Тийм учраас би үндэснийхээ бүтээгдэхүүнийг хийж байгаа. Халун сэткэлэнэгэр ханин жаралламалсан эргин хорбодучрад эглэн биезарлсан вуруводогви Vutsal jibelsen hermin Монголчууд Америкт